Hi guys. За 5 дахь өдрийн challenge reading байсан тийм ээ, уншихын challenge байсан. Намайг сонсч чадж байна уу? Энэ challenge-ийг ашиглаад, далимдуулаад номын дэлгүүрт хүрээд ирсэн. Олон нийтийн газар ингэж бичлэгч мангарын ном хөдөлтөж авангаа та нарт энэ Америкт зүгээр стандарт тийм номын дэлгүүрийг харуулъя гэж бодлоо. Тэгээ хэдүүлээ бас хэд өгнүүд дуудаж сурах уу. Окей. За тэгээд энэ бичлэгийн зорилго нь ерөнхий уншлагатай холбоотой зөвлөгөөнүүд өгнө. За тэгээд бичлэгний эцэст нь та бүхэнд өнөөдрийн чаленжийг өгөх байгаа. Тийм болохоор энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За тэгэхээр тэрнээс өмнө жоохон vlog магийн хэдүүлээ энэ номын дэлгүүрээр алхахыг. Health and wellness. Дагаад хэлээд яваарай бүгдээрээ. Medical reference. Намгахын мэдэх шүү. Okay. Cooking. I love cooking. Ийм олон. There are so many cooking books. Cooking. Fiction. Зохиолын тийм ээ. Noteworthy non-fiction. Noteworthy non-fiction. Amshin. Best in horror. Horror. It's such a difficult word to pronounce. It's a horror. Okay. Sci-fi fantasy. The used гэхээр энэ хэрэглэсэн номнууд гэсэн үг. Тэгэхээр шинэ биш. Тэгэхээр арай жоох юмтан. Large print. Тэгэхээр доторх бичигдсэн принтер нь том. Тийм ээ те. Амар өсгөн томоор бичигдсэн байна. Тэгэхээр хөвшин хүмүүс эсвэл өөрөө хараа мата хүмүүс уншвал зүгээр юм уу? Үгүй хүмүүс бүр маск яаж авах вэ гэдэг ном гаргаад зарж штэ. Тэг бодвол энийг хүн хөдөлж авсан л хата тий. 12 9 гинэ. Энийг бол тэгэл YouTube дээр үнэгүй бичлэг болгоход амхал тасан баг та. Home, gardening, урмал тархтартал, pets, гинэ амтантал. Okay. Humor биш humor. Би танарт бүх энийг үзүүлэх юм бол дуусахгүй шүү нэ. See, it's a big store. Ингээд ийм том. За та ном унших дуртай бол таны сэтгэлч хөдөлж гин үү? Амар гоё номын дэлгүүр ормоор санагдаж гин үү? Гэт энэ дотор байгаа номнууд бүгдээрээ англи номнууд гэж бодоод үзтээ. Хэрэв та монголоор юм унших дуртай бол англи хэлээр сайжруулчаад ийм олон номын сонголтоос хүссэн ном уншаад, ойлгоод, юм сураад тийм ээ зөвхөн англи хэлээр сайжруулахад гадна зүгээр ийм олон мэдлэг, ийм олон сэдвүүд, ийм олон номнуудыг ингээд унших боломжтой гэж бодохоор уншлагын чадрыг дээшлүүлэх хүсэл төрж байгаа байх тийм ээ. За пера чанга ядах шүү. Outliers. Миний дуртай номнуудын нэг. Энэ Монголд зардгийг мэднэ. Англиар зарддаг. Орчуулагдсан үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ маш сонирхолтой ном. Тэгсэн дунд төвшний сурагчид тэгээ өсвөл энэ номыг авч уншаарай. Hi guys. За I'm home гэртээ ирсэн байна. Тэгээд би энэ хоёр номыг авсан. The Yes Brain and You Are My Happy. За мэдээж энэ хүүхдийн ном. Тэгээд энэ бас хүүхэд өсгөх юм бол хүүхдийн тухай бас ном байгаа. Дуучин Цэлмүн channel дээр The Whole Brain Child гэдэг ном уншсан. Тэгээд айгуу сонирхолтой санагдсан болохоор тэрийг авах гэсэн чинь тэр ном байгаагүй. Гэхдээ адилхан зохиолчид бичсэн. The Yes Brain гэдэг
ном авсан байгаа. Тэгэхээр how to cultivate courage, curiosity and resilience in your child. Тэгэхээр одоо бүгдээрээ уншлагын чадвараа хэрхэн сайжруулах вэ? Зөв номоо яаж олж унших вэ? Тэгээд өнөөдрийн чаленжийг ярих болно. Okay. За, нэгт step 1. Why are you reading? Та яагаад уншиж байгаа? Шалгалтанд бэлдэж байгаа мó? Эсвэл зүгээр ерөнхий ингээд мэдлэгээ дэвшлэхийг хүсэж байгаа мó? Англи хэлнийхаа шалгалтанд бэлдэж байгаа бол яг тэр шалгалтанд ирдэг төстэй материалуудыг эсвэл текст, номнуудыг унших хэрэгтэй мэдээж тийм ээ. За, хэрвээ та зүгээр ерөнхий англи хэлнийхаа чадрыг дэвшлэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө төвшин таарсан тэгээд өөрт чинь сонирхолтой номыг уншаарай. Step 2. Read at your own level. Өөрийнхөө төвшөнд таарсан номыг унших хэрэгтэй. Тэр нь яг юу гэж байгаа юм бэ гэхээр хитрхи амархан, хитрхи хэцүү биш, яг танд таарсан. Яг танд таарсан гэдэг нь болохоор та ямар нэгэн ном эсвэл текст уншихад 85% нь ойлгож байх юм бол танд яг таарсан байна гэсэн. Ягаад гэвэл та 85% нь ойлгоод үлдсэн 15%-ыг та өөрөө таагаад бусад ойлгосон мэдээлэлээ ашиглаад үлдсэн 15%-ыг юу нь бол ойлгочихно гэсэн үг. За 3 дахь степ нь болохоор та яг унших төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өдөрт 5 минут эсвэл өдөрт 1 хуудас гэдэг ч юм уу тийм төлөвлөгөө гаргаад тэгээд яг өөрийнхөө цагийн хуваарьтай оруулахыг хичээгээрэй. Окей? Тэгээд дөрөвт нь та унших явцдаа ямар нэгэн стратегтэй байх хэрэгтэй. Strategy. Окей, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгэхээр та зүгээр ном уншина, өдөрт 1 хуудас уншина гэхээр та зүгээр тийм ээ анхаарлаа төвлөрүүлэхгүй зүгээр л өгнүүдээ ингээл хоосон үг уншаад явна гэсэн үг байхгүй. Та уншиж байгаа юмнасаа юм сурах хэрэгтэй, мэдээлэл авах хэрэгтэй, танд өөрсөнд таалагдах хэрэгтэй. Тэгжээч англи хэлчин сайшин. Окей? Өчтөр сонсголтоор хэлжсэн тийм ээ passive listening гэдэг сонсох. Тэгэхээр passive reading гэж байгаа. Тэгэхээр та зүгээр хоосон гэд ойлгохгүй зүгээр л англи үгнүүдийг ингээд хэлж уншихгүй ямар нэгэн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. За эхлээд scanning гэдгийг ярив. Окей? Scanning гэдэг нь болохоор та нэг урт текстнээс яг нэг тодорхой мэдээлэл олохын тулд уншиж байгаа. Тэгэхээр өгүүлбэр болгоныг та ойлгох шаардлагагүй, унших шаардлагагүй зүгээр яг нэг тодорхой мэдээлэл хайж байгаа. Тэгэхээр энэ шалгалтанд асуултанд хариулахад хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр яг гол тэр асуултанд хариулахын тулд хариултыг олохын тулд та scanning хийж байгаа. Skimming болохоор яг тодорхой мэдээлэл хайж байгаа биш, зөвхөн ерөнхий мэдээллийг гаргахын тулд гэлс нүдээр ингээд унших хэлж байгаа. Окей? За тэгэхээр шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс энэ хоёр арга барилыг ер нь бол сайн сурах хэрэгтэй. За харин та зүгээр ерөнхий англи хэллээ сайжруулахын тулд уншиж байгаа бол заавал деталь болгоныг үг болгоныг тэгэж ойлгож унших шаардлагагүй. Мэдгүй үг гарч ирэх юм бол та нэг зогсоод хэрэггүй. Зүгээр өргөжлүүлээд тэр өгүүлбэрээ дуусгах. Эсвэл тэр параграф, эсвэл тэр бүлгээд дуусгачаад та утгахын аль болох таах гэж эхлэж оролдох хэрэгтэй. Шууд энэ юу гэж байгаа юм болоо гэд тойл бичгээр гаргаж ирээд орчуулах биш. Яг нэг өгүүлбэр уншичаал тэр өгүүлбэрээ бүтэн орчуулах гэдэг. Тэр өгүүлбэрийн өмнөх болон дараа нь орж иж байгаа мэдээллийг унснаар та тэр одоо ойлгохгүй байгаа өгүүлбэрээ таах боломжтой байдаг ихэнхдээ. Окей? За тэгээд зарим хүмүүс ном дээр бичих дурггүй байдаг тийм ээ. Тэгээд энэ хэрвээ энэ таны ном бол хэлээ сайжруулах гэж уншиж байгаа юм чинь надад бол номон дээр бичих бол ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр та уншиж байхдаа нөгөө мэдгүй өгнөд гарч ирэх юм бол зүгээр гэлс доогуур нь зураад өргөжлүүлээл уншаад бүтэн уншичаад буцаж очиод тэр өгнүүдээ бичиж аваад орчуулахыг бодоорой. Окей? Хэрвээ та чанга унших гэж байгаа бол тийм ээ дуулгаа сайжруулангаа уншлагаа сайжруулах гэж байгаа бол уншихтаа жоохон эмоцтой уншаарай. За тэгэхээр миний өгсөн зөвлөгөөнүүд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Гэхдээ танд яг тодорхой асуулт байвал доор комент хэсгээр үлдээгээрэй. Та яг юм уншихад танд яг тулгардаг ямар асуудал байна. За тэгэхээр одоо чаленжаа ярьцгаая. За өнөөдрийн чаленж би танд 3 сонголт өгч байгаа. 3 дахь өдрийн чаленждээ би танд өөршин таалагдсан сэдв сонгоорой гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр та өргөжлүүлээд нөгөө яг тэр 10 үг олж авсан тэр текстээ буцаж очиод уншина. Окей. Гэтэ уншихтаа та 5 удаа бүтэн уншина. Окей. Эсвэл 2 дахь сонголт нь болохоор таны дуртай Disney Princess хин бэ. Окей. За тэгэхээр Disney.com дээр
энэ үлгэрүүдийн үнгүй номонд байдаг. Окей. Тэгэхээр би танд энэ бичлэг дээр харуулъя. За тэгэхээр та princessdisney.com гэдэг дээр ороод за тэгэхээр ишингээд оронгууд энэ дээр болонд тийм ээ games and activities гэж байгаа. За тэн дээр дараад за games and activities дээр дарангууд Mulan story, Tiana story ингээд эдний түүхүүд гэж байгаа. Тэгэхээр нэг дуртай юмаа сонгоод, дуртай дүрээ сонгоод Муланы сонгож үзье. Энэ дээр дарангууд Муланы ингээд түүхэнд байгаа. Таны зүгээр уншиж болно, сонсож болно. Гэхдээ сонсох гэдэг дээр дараарай. Окей, ядвал текст нь харагддаг учраас. Тэгэхээр listen гэдэг дээр дарангууд Thousands of years ago in ancient China, there lived a beautiful young woman named Mulan. She lived with her parents and a dog named Little Brother. Mulan's father had once been a great warrior, but his leg had been injured in battle. As an only child, Mulan felt responsible for upholding the family honor. За энэ чаленжийг заавал бага насны хүүхдүүд хийх шаардлагагүй. Яагаад гэвэл ихэнх нь бидний үзсэн Google-тэй кинонууд байгаа учраас бид нэр тэр кинонд юу болдгийг бид нар мэдж байгаа. Тийм болохоор хичнээн та бүтэн текстийг ойлгохгүй байсан ч гэсэн тааж болно гэсэн үг. Окей? Таагаад ойлгоод уншна гэсэн үг. Окей? За тэгэхээр та нэг ном сонгоод эндээс харж байгаа нэг номоо сонгочоод тэрийг 5 удаа уншаарай. Окей? За эсвэл 3 дахь нь хэрвээ танд энэ өөрийнхөө дуртай сэдвийг олмооргүй байвал эсвэл энэ хүүхдийн ном уншмааргүй байвал 3 дахь сэдв нь болохоор Чингис хааны тухай уншнаа. За тэгэхээр Чингис хаан biography гэж хайгаад тэгээд доош нь гүйлгэнгуут history.com гэж байх хэрэгтэй. Окей, history.com бат. За би энийг линкийг бас доор description дээр үлдээчихье. Окей. За тэгэхээр энэ текстийг уншаарай. Энэ нэг урт биш. Та нэг бүтэн уншихад нэг 5 минут зарцуулах байх. Тэгэхээр энэ текстийг, энэ артиклийг та 5 удаа уншнаа. Окей. За тэгэхээр энэ 3 чаленжийн энэ 3 сонголтын нэгийг сонгоод эсвэл 2 3 гурлангийн хийсэн ч болно. Гэтэ ямар ч гэсэн аль нэгийг сонгоод уншаарай. Окей. За энэ бичлэг үзсэн та бүхэнд баярлалаа. Subscribe дараарай. Facebook хаалттай группт нэгдээгүй байгаа бол нэгдээрээ Facebook группийн линкийг бас оруулчихъя. Тэгээд тэнд тань чаленжд оролцож байгаа хүмүүс нэг хаалттай группт орсон байгаа шүү. За тэгээд маргаашийн чаленжаар уулзцгаая. Баярлалаа.